Бид нар хүнсээ үйлдвэрлэдэг болох ёстой. Энэ хоол хүнсээ өөрсдөө хийдэг болох ёстой. Энэ бол одоо хамгийн чухал асуудал. Төмөн шууд 3 гэдэг энэ төслөд эргэлүүлсэн байгаа. Одоо байрныхаа 60% гişгтэн оролцсон. Эндээс бол яг өнөөдрийн байдлаар 150 мянган онд гарч байна. Цаашдаа бол эндээс бол 110 сая ширхэг хүнд жилдээ гарах юм. Хүнсний өвсгөл априлын 4-р аяны энэ санхүүжилтээр маш богино хугацаанд энийг бол ингэж хийх боломж олгосон. Үйлдвэрлэл гэдэг бол манай улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Тийм учраас энэ улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа болсон хүмүүс бол та бүхэн манай байна. Та бүхний ажил үйлс бол улсын аюулгүй байдалтай шууд холбоотой. Тийм учраас энэ том аюулгүй байдлыг хангаж байгаа та бүхэндээ би дахин талархал илэрхийлж байна. Ингээд цаашдаас та бүхнийг одоо дэмжиж ажиллах болно гэдгийг илэрхийлье. Одоо зөндөө олон бэрхшээлч гарлаа, асуудалч гарлаа, тэгтээ амжилт гарлаа. Ямар ч гэсэн эхний даваагаа бол давсан. Одоо энэ үйлдвэрийг бид нар одоо үр бүтээл болгож үйл ажиллагааг энд доктортой цааш тасралтгүй авч явах одоо дэлхийн брэндүүдтэй илүү сайн өрсөлдөх энэ боломжоо бүрдүүлсэн байгаа. Тэр ажлаа хийх л одоо үүрэг даалгавар бид нарт бол байгаа. Бид нар бол чадна тий. Та бүхэн маань бол одоо энэ улс орныг одоо нуруунд дээр авч явж байгаа хамгийн гол хүмүүс бол манай баялаг бүтээгч нар, үйлдвэрлэгч нар. Энэ хүнсний өвсгөл хөнгөлтэй зээлнээс 1 тэрбум төгрөг аваад одоо гарсан үр дүнгуудээ тэнд тавьсан байж байна. Үнэт зорилттой. Тэгээ хоолны сав босгож болно. Хүн даацсан шуудаа үйлдвэрлэх зорилгоор байгуулагдсан үндэсний үйлдвэрлэгч. За манай хүнсний өвсгөлийн хүрээнд аль зээлийн хүрээнд одоо бүтээгдэхүүн болгоод тийм ээ. Одоо Солонгост бас зарагч гисэн байгаа. Хүнсний хөтөлбөрийн зээлийн хүрээнд манайх 1 тэрбум орчим төгрөгийн зээл авлаа. Зээлээрээ бид ерөнхийдөө ус ундааны савыг дахин босруулаад энэ өөрөө нэг бодлын ногоо үе байдаг шүү дээ. Тэрийг хийхээр ингээд үйлдвэр байгуулад одоо ингээд төсөл маань 50% та ингээд үр дүнтэй явж байгаа. Цаас хайрцаг сапаглаа бодлын одоо Монголын уугуул үйлдвэрүүдийн нэг. Та өмнө очижээс нөгөө эко цаас гэдэг манай цаас дахин боловсруулах үйлдвэр байгаа. Тэр үйлдвэрээ одоо хийсэн цаас хайрцаг нь одоо эдгээр байгаа. Даваагаа өөрсдөө бүх хүн яг гараар хийдэг болохоор яг хүний хүч хөдөлмөр их ордог. Гэртээ суугаа хүүхдээ хардаг ээжүүд олон хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг ханган ажилтгаараа илүү онцлогтой. Классрын системийг бол маш сайн хөгжүүлээд хамтран ажиллаж байгаа. Одоо бол манай дээр дахиад энэ одоо сапаглаа бодлын бүтээгдэхүүнийг байгаль дуустдаг, уусаа бордоо болдог технологиор хийхэд бас дахиад бол санхүүжилт бас хэрэгтэй л байгаа. Та бүхэн маань одоо хүнсний өвсгөлийг маш сайн хэрэгжүүлж байна. Өнөөдөр Монголын сапаглаа бодлын үйлдвэрлэгчдийн холбооны хамт олон та бүхэн бол олон зүйлийг хийж хэрэгжүүлсэн. Нэг ялангуяа одоо энэ хүнсний өвсгөл гэсэн хөдөлгөөн хөрвүүлснээс хойш одоо олон зүйл өөрчлөгдлөө. Энэ хүнсний өвсгөл хэрэгжсэн энэ хугацаанд би нийтдээ 112 үйлдвэрээр орсон. Одоо манай энэ зөвлөх та бүхэн дээр би одоо очиж ирсэн. Одоо эргээд зарим нэг үйлдвэрүүдээр орж үзэж байна. Үнэхээр одоо анх очиж ирсэн өнөөдөр очиж байгаа хоёр их өөрчлөгдсөн байна. Та бүхэн бодит амжилт гаргасан байна. Төрийн бодлого бас одоо хэрэгжиж эхэлж байна. Үр дүн гарч байна. Бид нэг хамтраад нийлээд нэгдээд төрийнх маань бодлого зөвж жолоодоод ингээд хэрэгтэй хүнд нь хөрөнгө мөнгөөр гаргаад явбал бид нар одоо ямар том амжилтанд хүрэх вэ гэдгийг нь одоо ингээд нүдэн дээр ил тод харагдаж байна. Тэгээд энэ сайхан амжилтыг гаргасан та бүхэндээ би бас Монголынхаа нийт ард түмний нэрийн өмнөөс одоо дахин талархал илэрхийлье. Баяр хүргье.